За бүгдийн амгалан тий. За бид нар чин Сэмжид оны шамданчир яндаг зөв үе жанчуудод орчин жидун дээр уншиж байгаа. За үргэлжлүүлээд өдөр орчин жидун Невала нийдэ гэж. За чин Сэмжижийн а дэн буюу за бие төрөл аль дээр одоо бодисодын сэтгэл төрд юм бэ гэсэн 6 зүйлийн төрөл дээр сургуулан дээр нь бол ерөөхүй бодис сэтгэл бол төрнөө гэсэн тийм ээ. За тэн дээр бол лүдэн, сэмдэн гэдэг хоёр хэсэг тийм ээ. За сэмдэн бол ямар байх вэ гэхээр за хажиг бол заавал соторжийн домбоо байх ёстой үгүй гэж ярьсан тийм ээ. За тэгээд жандум, жугдум, жугсум тэр бол нэг утгатай гэдэг ярьсан. За өнөөдөр бол хоёрдугаар Невада ни гэж байгаа. За өнөөдрийн хичээл бол эндээс эхэлнэ. Невада ни гэдэг нь бол хоёрдугаарт бол хоёр хэсгээс үүснэ. Хоёр байна. За хоёр дахь нь бол юу вэ? Жүү. Тэгчээс хэмжижийн жүү буюу уг шалтгаан. Бод сэтгэл бол одоо төрөх уг шалтгаан нь юу юм бэ гэдэг. За тэн дотор бол хоёр хэсгээс үүснэ. Нэгдүгээрт нь жүү жир дэм бадан живрагдуу шадваавуу гэж. За уг шалтгааныг ерөнхий үзүүлэх хийгээд за өрмөц одоо уг шалтгааныг үзүүлэх гэсэн байна. Тийм ээ. За ийм хоёр хэсгээс үзүүлнэ. Дамбууны буюу ерөнхий үзүүлэх нь бол анхдугаарт тэгчин сэмжид дэян жүүши жэнши довшила жива индэ гэж. За их хөлгөний бод сэтгэл бол дөрвөн уг, дөрвөн шалтгаан, дөрвөн хүч гэсэн ийм зүйлүүдээс бол төрдөг юм аа гэж. За тэгвэл энийг одоо юу гэж ойлгох ёстой вэ гэхээр жүүши гэдэг нь бол эхний тийм ээ энэ жүүши гэдэг бол дөрвөн уг гэсэн үг тийм ээ уг. Дөрвөн уг гэдэг нь за тэгээд дараагийнх нь жэнши дөрвөн шалтгаан гэж тийм. Ер нь бол жүү жэн хоёр бол нэг утгатай. А гэхдээ энд нэг ялгаа байгаа. Юу гэж ойлгох ёстой вэ гэхээр жүүши гэдэг нь бол холын одоо жүү уг. Тийм ээ одоо бидний урд төрлийн одоо үйл ажиллагаанаас хамааралтай ч гэдэг. Бидний одоо байгаагаас арай жоохон хол цаг хугацааны хувьд ч юм уу тийм ээ. Холын зүйлүүдийн бол жүүши гэж нэрлэж байгаа. Дөрвөн уг. А жэнши гэдэг нь дөрвөн шалтгаан гэдэг нь бол ойрын шалтгаануудыг хэлж байгаа. Ойрын шалтгаанууд. За дотор нь одоо ямар дөрвөн зүйл байна уу гэхээр ингээд тоочоод ингээ гарахаар бол илүү ойлгомжтой болох бах. Тэгвэл жүүши гэдэг нь бол холын буюу ринвин жүү. Ринва гэдэг те ринвин жүү. Жэнши гэдэг нь бол неви жэнши. Ойрын дөрвөн шалтгаан. За довши гэдэг нь бол дөрвөн хүч гэдэг. За ийм одоо 12 нийлээд 34. Тэгэхээр ийм одоо 12 зүйлээс бол бод сэтгэл бол төр болдго юм аа гэж. За энэ тухай жансаалаа Сэмжидва дэянс жүүши жэнши довшила дэнэ живэр рэгвэр жао гэж. За их хөлгөний бод сэтгэл бол дөрвөн уг, дөрвөн шалтгаан, дөрвөн хүчит одоо тэгээд төрдгийг бол таньж мэдээрэй гэж. За хэмээн зарласан. Жүүшила ян жива ёдэ. За одоо эхний тэр жүүши буюу одоо холын дөрвөн одоо шалтгаан уг гэдэг нь бол юу юм бэ? Тэрэн дээр үнсэлж одоо бод сэтгэл төрнөө гэдэг нь юу гэж хэлэхээр тэгчэндүү риг садвин жүү. Хөлгөний язгуур одоо сэргэх гэсэн ийм нэг уг байгаа жүү. Тэгчэндүү риг садвин жүү. За тэгэхээр энэ юу хэлж байгаа вэ гэхээр одоо урд төрлүүддээ их хөлгөний ном үзчихсэн, их хөлгөний ном нь сүжигтэй байсан байдаг юм уу? Их хөлгөний одоо ном буян их одоо энэ бодисодын сэтгэл тийм ээ хамаг амьтныг одоо өрөвдөж хайрлсан энэ сэтгэлд одоо өрөөл тавьж исэн ч байдаг юм уу? За тийм одоо
буйны одоо багш саднаас ном сонсч байсан ч байдаг юм уу. Гэх мэтчлэн одоо ийм авьяас а одоо нөөц хураасан байжгаад тэгээд энэ төрөлдөө бол тэр нь одоо нөхцөл шалтгаан нь бүрдээд ингээд сэргээд одоо авиасан сэргэнэ гэдэг шиг ингээд бол их хөлгөний язгуур одоо өөрийнх нь үндсэнд байсан нь бол сэргэж гарах. Тэгэх юм бол бодис садын сэтгэл төрөхдөө амархан байдаг тийм. Амархан ингээд төрөх бол байдаг. Тэгэхээр хөлгөн одоо энэ риг садвын жүү риг садвын даг тийм ээ одоо энэ хөлгөний язгуур сэргэж байгаагийн шинж тэмдэг энэ төр бол аа, янз янз байгаа тийм ээ. За гол нь бол нийтлэг бол юу гэж айлддаг гэхээр их хөлгөний ном сонсдог юм уу? Одоо хоосон чанарын тухай байдаг юм уу? Эсвэл бодисодын сэтгэлийн тухай одоо номлол энэ төр сонсоод ургаалыг үзээд одоо биеийн шар ус босох нүдний нулимс хүртэл гарах гих мэтлэнгээр бол ингээд шинж тэмдгүүд бол гарч. За энийг бол Жүд ламаа гэж ном байгаа тийм ээ. Майдрын гэгэний айлцсан Жүд ламаа гэдэг ном бол Жүд ламаа гэдэг ном өөрөө хамгийн ихэнд бол риг садва риг язгуур гэдэг. Тэгэхээр баг хөлгөний номд авьяастай ийм хүн бол одоо баг хөлгөний ном Гансхийн дагмид байдаг юм уу тийм ээ. Энжүнгийн самбаа байдаг юм уу. Зарим нь одоо мөнх усын тухайч байдаг юм уу. Ингээд сонсоод бол одоо биеийн хар ус босох, нүднээс нулимс гарах, одоо чинхүү сүжиг төрөх их мэтлэнгээр бол одоо ийм шинж тэмдэг гардаг. Тэр нь бол одоо тухайн одоо баг хөлгөний бол баг хөлгөний одоо язгуур сэргэж байгаа юм шинж тэмдэгэ гэж үг. Тэгээд тэгчэндүү риг садвын ч үү гэж. Одоо тохиолдол нь бол бодисодын сэтгэл дээр бол их хөлгөний одоо язгуур сэргэж бол одоо бодисодын сэтгэл нэг уг шалтгаан болно. За Гэви Шэнинжи Симбин ч үү гэж. Буйны багш саднаар эзлэгдсэн ийм одоо шалтгаан. Хөлгөний ийм одоо багш багш нь өөрөө хоосон чанарыг онж таньж мэдсэн байдаг юм уу? Эсвэл одоо бодийн сэтгэл төрүүлсэн ч байдаг юм уу? Ийм одоо багш тийм ээ. Тэгээд багшаар шалтгаалаад бол хөлгөний одоо энэ бодисодын сэтгэл бол төрөх нэг шалтгаан болж байна. За Зэва Нинжи Чимбу Симбинжүү гэж. За энэ нь бол их инэрх нэгүүлсэнгүй сэтгэлээр эзлэгдсэн нэр бол мөн нэг уг болж. Өөрийн одоо өөрөө их инэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүн болвол яах нь вэ? Тэр одоо инэрэнгүй сэтгэл нь одоо ингээд дээшилсээр гэх юм уу? Тийм ээ хүчин чангарсаар болвол тэгээд их нэгүүлсэнгүй сэтгэл болдог. Тэгээ их нэгүүлсэнгүй сэтгэл төрөх юм бол бодисодын сэтгэл төрөх нь бол их бахаа. Бодисодын сэтгэлийн гол уг шалтгаан нь бол өөрөө инэрэнгүй сэтгэл юм аа гэж түрүүний хичээл дээр бол ярьсан тийм ээ. Гол одоо шалтгаан бол инэрэнгүй сэтгэл учраас их инэрэнгүй сэтгэлээр бол мөн одоо бодис уг шалтгаан байна. За Шэнжин гажидлаа содвийн жуула жидва намсуу явээч гэж тийм ээ. За одоо бодисодва нарын бусдын одоо хатуу бэрх одоо энэ явдалд ийм одоо уг шалтгааны улмаас бол бодисодын сэтгэл бусдын одоо хатуу бэрх явдал гэдэг нь юу гэж байгаа юм. Бусад одоо бодисодва нарыг үзээд бусад бодисодва нар амьтны тусад бол одоо хатуу бэрх явдал тийм ээ бол их одоо шантрахгүй, ятрахгүй түүнд улам одоо хичээн зүтгэж байгаа ч байдаг юм уу? Амьтны тусын тулд зовж байгаа тэр зовлон үзээд бусад бодисодва нар тийм ээ. Одоо 3 дахь түүний тухай ярьж шүү дээ. Хүндлэнгийн тэр нь бол одоо амьтны тусын тулд хичээж байгаа тэр хүндээ туслахын тулд тэр зовж байгаа зовлон бол одоо тэсэн төвчж байгаа дэрийг хараад бол бас бодисодын сэтгэл гэж.
Ийм одоо дөрвөн уг болвол жүү болвол холын одоо шалтгаан гэж ингэж. Тэгэхээр жүү жэн гэдэг бол хоёулаа ерөнхий бол нэг утгатай боловч яг шүн ч юм уу бодисатын сэтгэлдэр жүү ши жэн ши гэдэг нь бол холын ойрын гэдэг ийм маяг болж гэж байна. За дараагийнх нь жэн ши ятэ гэж байна. Дөрвөн шалтгаан гэдэг нь бол ойрын үг. За ойрынх нь юу хэлж ийм вэхээр жансамжийн түү самжи мичава том адан гэж. За бодисатын сэтгэл бодис сэтгэлийн хүч санаанд багтшгүй. Энэ түү гэдэг нь бол бодис сэтгэлийн хүч чадал гэсэн маягтай үг шүү дээ, тийм ээ. Тэгээ одоо энийг бол чадал гэхээр юу гэж ойлгох вэ гэхээр энэ бодис сэтгэлийн хичээнгүй байдлыг ойлгох. Жансамжийн түү гэдэг. Бодис сэтгэлийн одоо тэр хичээнгүй байдал. Бодис сэтгэлтэй хүн амьтны тусын тулд одоо бүр ятаршгүй одоо эргэж буцахгүй маш их одоо хичээл зүтгэл гаргаж байгаа. Энэ бүхэн нь бол санаанд багтшгүй юм аа. Санаанд багт. Амьтны тусын тулд бол ямар ч одоо зовлон бол идэхэд бэлэн тэр хичээнгүй байдлын бол хүч гэдэг нь бол тэр хичээнгүй байдал. Жансамжийн зундүй самжи мичава. Жансамжийн зундүй гэдэг нь бол хичээнгүй чин чармаалтыг тийм ээ. Тусын тул. Одоо би болцоогүй юм чинь одоо тэгээд одоо яах вэ ойрхон. Тийм байдал юусоо гар. Тэрийг бүтээхийн тулд бол амиач үг болтол байгаа тийм ээ. За алтан гэрэл сударт том багш урд төрөлдөө баранд одоо эндээрээ биеэ идүүлж 5 зулцгатай эм барыг бол хооллож исэн. Одоо ийм гайхамшигтай түүх цадаг байдаг тийм ээ. За гих мэтлэн бол бодис сэтгэл байх юм бол тэр амьтны тусын тулд хичээнгүй нь бол санаанд байна гэж ингэж байна. За хоёрдугаарх нь бол жансамжийн дэнэд мандуу тавиа гэж. За бодис садын аймаг сав тийм ээ. Сургаал номлолын аймаг савыг бол олонтоо сонсох. Олонтоо сонсох. За энэ нь бол бодис садваа нарын одоо хамтар цайдаг байж болно. Лавжаа суртгаалууд байж болно. Бодис садын сэтгэлийн одоо үүднээс амьтны тусыг яаж хийж исэн одоо тийм гайхамшигтай одоо номлол сургаалуудыг бол олонтоо сонсох. За ингэж олонтоо сонссноор бол түүнд улам одоо сэтгэл төрөх бишрэнгүй сэтгэл төрөөд ингээд бодис сэтгэл төрөх бол бас шалтгаан бол тий. За тэгчинжийн дамба нямба масой баг гэж. Их хөлгөний шашин суртал доройтоход бол үл төвчих. Үл төв. За энэ юу хэлж байгаа гэхээр хөлгөний ном шашин гэдэг бол бодис садын сэтгэл байгаа үгүйгээр л одоо хэмжигдэн тийм ээ. Бодис садын сэтгэл бусад одоо хоосон чанарыг мэдсэн мэдээгүй тэр мөнх усыг одоо таньсан ч бай, таниагүй ч бай, мэдээгүй ч бай. Тэр эрдэм бусад эрдэмүүд бол байхгүй байсан ч бодийн сэтгэл төрсөн төдийгөр бол одоо их хөлгөний ном бол байгаа гэж. Хөлгөний ном. Их хөлгөний шашин, чинжийн дамбаа. Тэгэхээр энэ одоо ийм агуу гайхамшигтай зүйл бол доройтож байгаа. Ингээд доройтож байгаад нь бол сэтгэл нь үл тисээд бол үл тисэх одоо энэ байдал үзэл онол ийм бодол төрөх нь бол бас одоо энэ ингээд доройтж болохгүй юм одоо хайрын юм гэх чиг ийм маягаар бол хандаад тэр нь бол бодисдын сэтгэл төрөх нэг шалтгаан болж болдог байна. Энэ бол гуравт нь байна тийм ээ. За дөрөвдүгüөрх нь нягман дүйдэр сэмжит гомбор томын жинжис сэмжэдва намс уявэж. За зөвүүн энэ цагт бодийн сэтгэл төрөх нь маш одоо ховор байгааг үзээд тэр шалтгаанаар сэтгэл одоо төрөх амьтныг хайрлах их хөлгөний сэтгэл төрөх бол байдаг. За ийм дөрвөн шалтгаанаар
бол одоо бодисодын сэтгэл төрөх бол бас шалтгаан болж байна. Энэ нь бол ойрын одоо үнд тийм ээ. Цөвөн цаг гэдэг нь бол одоо 5 цөв тийм ээ 5 цөв дэвгэн. Энэ цаг дор бол одоо бодисодын сэтгэл төрүүлж байгаа одоо тэнгэр хийгээд хүмүүн одоо бодгаал маш ховорцсон байна. Ховор байна гэдгийг одоо таньж мэдснээрээ бол бас бодисодын сэтгэл бол хам бол. За довши гэж дөрвөн хүч гэж тийм ээ дөрвөн хүч. Энэ одоо 3 дугаарт тийм ээ. Жүүши, жинши, довши. Энэ дөрвөн хүч гэдэг нь бол юу хэлж байгаа вэ? Өөрийн хүч, бусдын хүч, бяцлаглалын хүч, мөн одоо явдлын хүч гэсэн ийм дөрвөөс бол үүсгээд төрж байна. За энэ дөрөв нь юу гэхээр дээшийн овоян явдал гэдэг. Таны энэ дөрвөн хүчийн мөн чанар нь ямар байгаа юм бэ гэхээр өөрийн хүч, бусдын хүч, захын хүч, явдлын хүч гэдэг нь бол яг энэ зэрэг дараагаар нь бол одоо ингээд тайрлаа тийм ээ. За дээшийн овоян явдал Шэн дунгал болоо модевор андувжис жива тунгаа гэж. Жива дамбуу гэж. Тэгэхээр бусад одоо зовлонтой амьтны зовлон үзэж харахч байдаг юм уу мэдрэх тэрэнд харгалзахгүйгээр бусад одоо зовлонтой амьтанд харгалзахгүйгээр өөрийн хүчээр эдийн сэтгэлийг төрүүлэхийг бол өөрийн хүч тийм ээ. Одоо ингээд зовсон зүдэрсэн юм уу ядарсан ийм одоо бодгаалыг хараад бол өрөвдөх сэтгэл бол төрөх байдаг тийм ээ. Тэгэхээр тэр зовлонт одоо амьтанд харгалзахгүйгээр гэдэг нь тэрийг мэдэрсэн мэдээгүйгээр магадгүй өөрийн хүчээрээ бол амьтных инэрх айдал хамаг амьтан гэж байна шүү дээ тийм ээ. Хинжаан тамжид хамаг амьтан бол одоо зовлонгүй байгаасаа гэдэг энэ эдийн сэтгэлийг бол энэ нь бол өөрийн хүч. Зовлонтой амьд харгалзах. За бусдын хүч гэдэг нь бол хоёрдугаарх тэр бусдын хүч гэдэг нь бол одоо саяны эсрэгээрээ байна тийм. Жишээ нь дунгал болоо довийн дөвжис живани баг. За бусад амьтныг нугуудыг тэр зовлонд нь бол харгалзаад тэрнийг одоо үзээд мэдрээд тэрнийхэн хүчээр бол эдийн сэтгэлийн зовлон хараад одоо эсэхгүй өөрийн эрх одоо өрөвдөх. Ингээ бодис бол тэр бусад амьтны зовлон харгалзаж ийм бодисодын төрж байгаа нэг хүч юу одоо нөлөө байна шүү дээ. За 3 дугаарх нь бол тэр гомбын дов гэдэг нь цэрв амар сэмжид гомбын түйс хардууж яваас өмнө. За урд төрлүүдтэй бодис сэтгэл одоо ясалгаж дадуулсныхаа хүчээр шинээр төрөх. Энийг бол одоо дадуулж тусны одоо хүчээр бол ийм 3 дахь хүч нь тийм ээ. Урд төрлөдөө одоо бодисодын сэтгэлийн тухай сонсч ирсэн, биширж ирсэн. Тэрнийг одоо дадуул төрүүлэхийн тухайтад үйл ажиллагаа хийж исэн болов бас тэрнийхэн хүчээр бол энэ төрөлдөө шинээр одоо бодис сэтгэл хялбар болж байна шүү дээ тийм ээ. Урд нь бол хийж исэн. За ингэж төрөх нь бол 3 дугаарх хүч. За тэгчинжин гэви шэнинжин дэнжис жива шива юм гэж. За энэ нь бол жорвын дов гэдэг нь бол их хөлгөний буйны багш садны ачаар төрөх. Энэ бол өргөөр. Тийм ээ жорвын дов. За их хөлгөний буйны багш ачаар чинь хөтлөөд номоор тийм ээ их хөлгөний одоо энэ одоо сургаал барилдаг. Тэгвэл одоо багш нь өөрийнхөө биеэр үлгэрлэн үзүүлсэн байж болно шүү дээ тийм ээ. Харахгүй одоо амьтныг инэрч хайрл ийм бол чихэнд үл одоо багш нь бодисодын сэтгэлийн тухай альцнаар ингээд төрөх нь бол ингээд дөрөвдүгээрх товш. Жанла гэж. Жанла юу гэж юм? Догдвжүүд. За энэ жанла гэдэг нь бол додожон шүү. Ондогжон биш. Додожон гэж ном байгаа шүү дээ. Догдвжүүдв завидов хойдов гэва гомбола мэдэн бадан данжумба
Шэнжэн дамби сэмжиж шаад. Саяны энэ дөрвөн хүчийг догдов гэдэг нь бол одоо энэ саяны сүүлийн гарсан энэ Гэви Шэнэнжийн дэнжис яа. Гэви Шэнэнжийн дов. Жорвын дов гэдгийг бол догдов гэж байна. Догдов. А нөхрийн хүч гэдэг нь бол энэ хүлэгний одоо бүхний багсадны одоо ачаар бодисодын сэтгэлийг бол догдов гэж додожонд альцсан нэр томьёо нь бол энэ Гэви Шэнэнжийн дэнжис гэх юм уу одоо ачаар төгс байгаа бол догдов гэж. Одоо догдов жуудав догдов жуудав зайвын дов хойдов Гэва гомбалай мэдэн бадан данжунга Санжидан би за энэ саяны довший байгаа зү тийм ээ. За хэмээн зарлаа. За Нева зовун жүү жаврагдуу шатваа гэж. За хоёрдугаарх одоо за энэ хүртэл бол саяны жүү жир дэмба буюу уг шалтгааны ерөнхийд нь номнох гэдэг нь бол энэ хүрээд товчхон одоо барчинчидэнд бол маш товчхон ингээд тоочоод одоо ингээд гаргаж байгаа шүү. Бодмөрийн зэрэг одоо их баг бодмөрийн зэрэг за олон ном ба тийм тэндээс хөрөнгө шүү дээ. За хоёрдугаарх одоо жүү жаврагдуу шатваа. Энэ гол одоо уг шалтгааныг номнох нь бол за дэдар тэгчин сэмжид жүүши жэнши довшила живэр шатжаас гэж. За энэ их хөлгөний бод сэтгэл бол дөрвөн уг дөрвөн шалтгаан дөрвөн хүчээс бол төрдгийг бол номсон байгаа боловч товчлон хурааваас уг шалтгааны гол нь бол хоёр байдаг юм аа. Гол одоо уг шалтгаан нь бол хоёр хэсэгт хураагддаг юм аа. За живзүн жамбана пагва тогмидлаа жүдвийн дүгжийн жумбра манг дүнжийн оноо жидваг. Энэ нь юу гэж байгаа вэ гэхээр майдрын гэгэнээс за пагва тогмид тийм ээ. Утагт асанга гар дамжиж ирсэн ёс буюу жумбра манг дүн гэдэг уг гүрийн 7 өвдсийн үүднээс төрөх гэж. За жумбра манг дүн гэж нэрлэдэг. За ийм нэг төрөх гол одоо уг шалтгаан юм. За энэ нь бол майдрын гигэн тэгээ пагва тогмодод дамжуулаад энэ аргаа зааж өгсөн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд тэрүүгээр нь бол майдрын гигэн бодисодын сэтгэлийг төрүүлээ. Тэгээд цаашдаа бол дараагийнхын шавнартаа болоод бидний үед ирсэн энэ арга нь бол жумбра манг дүнжин гоноо юу уг гүрийн 7 өвдөс гэж. Энэ 7 зүйлийг бол тэгээд шат дараатаагаар бяцлагснаар бодисодын нэг энэ одоо гол төрөх уг шалтгаан нь бол нэг нь. За хоёрдугаарх нь бол живзүн жамьяна хагва лүдүвдэн шаванлаас тоглоо жүдвийн лүгжин жумбра жиремба ни шатвала жего эчр. За энэ нь юу гэж байгаа вэ гэхээр мандшир бурхан тийм ээ живзүн жамбиян мандшираас гомблүдвийн гигэн буюу одоо хотогт нагарж унаа мөн шиванла тэргүүтнээр ингээд дамжиж ирсэн энэ дамжлагын ёсоор бол уг гүрийн зэрэг бол хоёр байгаамаа. За ийм одоо хоёр үндсэн ийм хоёр дамжлаг байх нь байна. Нэг нь бол жумбра манг дүн, нэг нь бол одоо энэ жүзүн жамян гомбол өдүүнээ дамжиж ирсэн ийм одоо хоёр дамжлаг байгаамаа. Энэ хоёр бол бодисодын сэтгэл төрөх хоёр үндсэн гол одоо уг шалтгаан шүү гэж. За дамбууд өвдөө гэж. За тэр нэгдүгээр майдрын гигэнээс пагва тогмодоор дамжиж ирсэн жумбра манг дүнжин гоноо гэдэг нь бол юу гэхээр Сэмжаан тамжид марш яваа гэж. За энэ бол нэгдүгээрх нь шүү. 7 уг үрийн 7 үлс гэдгийг нэгдүгээрх нь бол энэ Сэмжаан тамжид марш яваа. За энэ нэгдүгээрх нь. За хамаг амьтныг бол ээж өөрийнхөө ихээ их гэж одоо бодох тийм ээ. Бидний урд төрөл бүгд одоо ихээс төрж исэн байгаа тийм ээ. Ихээс төрж исэн байгаа. Тэгэхээр урагшаага ингээд тэрний урд төр тэрний урд ингээд хязгааргүй. Ингээд хязгааргүй урд олон төрөл авч исэн тэр бүгд бол ээлжлээд одоо ингээд бүгд хамаг амьтан болоод миний ээж болж байна. Тэгэхээр хамаг амьтан нэг бол ихийга гэж одоо марш яваа.
За тэгээд дэн дамба буюу ачин санах. Энэ нь бол хоёр. Тэгээд дэн сууа буюу ачийг хариулах. За тэгээд дөрөвдүг нь бол Юнгийн жамба буюу сэтгэл зохистой одоо ийм асрангүй сэтгэл зохистой асрангүй. За тэгэхээр яг үхээр хамаг амтныг ээж шигээ санах. А тэгээд одоо энэ төрлийн ээж шиг ийм одоо энэ төрлийн ээж маань бидэнд ямар их ачтай вүлээ. А тэрэн шиг одоо хамаг амтан бол урд урдлууд миний ээж болж байсан учраас бүгд одоо энэ ээж шиг манай бүгд ачтай юм аа. Тэгээд бол чийг хариул. За ингэж бодохоор дараа нь бол бүх амтан сэтгэл зохистой болж сэтгэл зохистой тийм ээ. Энэ муу тэр муу одоо ийм тийм гэдэг одоо янз бүрийн атга бодол бол төрөхгүйгээр одоо бүгд сэтгэл зохистой ийм асангүй. За түүний дараагаар бол тав дахь нь нэгүсэн хүс инжээ тийм ээ. Энэ хамаг амтан бол одоо яаж зовж байгаа вэ те? Энэ одоо зовлонгоосоо салаасай гэж бодож байгаа. Ийм одоо нэг бол нэгүсэн. За лагсан буюу үлэмжийн одоо гэх юм уу үлэмж одоо санаа гэдэг нь бол тэр одоо энэ хамаг амтан зовж байгаа энэ зовлонгоос нь би гэж яа тийм ээ үүрэг одоо энэ үүрэг хариуцлагыг өөртөө авч байгаа хэлийг бол үлэмжийн санаа буюу лагсан гэж. За энэ нь бол энэ 1 2 3 4 5 6 гэдэг энэ эхний 6 нь бол 6 уг шалтгаан юм аа тийм ээ бодисатын сэтгэл төрүүлэх ингэж дараалан ингэж бясалгах юм бол бид нар бодож чадах юм бол энэ нь бол бодис сэтгэл төрөх 6 уг шалтгаан. За энэ 6 дээрээ үндэслээд энэ сүлд нь бол үр дагавар нь болсон бодисатын сэтгэл. Дээд бодийн сэтгэл болж байгаамаа. За энэ нь бол одоо болоотхон тийм ээ. Болоотхон нь бол өөрөө уг шалтгаан. Уг шалтгаан. За энийг ингээд энэ долоог бол нийлүүлээд жумбраа мангагдун буюу уг үрийн уг бодг нь бол 6 бахан. Үр дагавар болсон үр нь бол бодисатын сэтгэл өөрөө тийм ээ. Энэ 6-аар дамжаад энэ дээр үндэслээд төрж байгаа ийм бол долоотхон. Тэгэхээр энэ долоог бол нийлүүлээд жумбраа мангагдун уг үрийн 7 удис гэж. За энэ бол энэ одоо арга техник гэх юм уу. Энэ дамжлага бол байдрын гинээс ингээд дамжигдсан ийм дамжлага. За энэ ёсоор ингээд бясалгах юм бол арга тав баг. За хоёрдугаарх дамжлага буюу Анчар бурхнаас Гомболөдийн гэгэнээр дамжигдсан энэ дамжлага бол яах вэ? Жүү уг шалтгаан нь бол агшин жевийн самба дээлэ дэнэ брав жанчув чугдуу тэмжидвал жун үе гэж байна. За тэгэхээр энэ бодол нь юу гэж бодох ёстой бодол вэ гэхээр өөрийгөө бусдаар солих, арилжих ийм санааг бол яах вэ гэхээр би зовлон хүсэхгүй байгаа. Би ад жаргалыг хүсэж байгаа. Яг үүнтэй адилхан бусад хамаг амтан бүгд бол мөн одоо яах нь дор дороо амар амгалантай байхыг хүсэж байгаа. Зовлон хүсэхгүй байгаа. Адилхан ингэж өөртөөгөө адилтгаж ингэж бодож байгаа. Өөрийнхөө бодож байгаа шиг бол бусад ч гэсэн ийм байгаа гэж бол байрын сольж тийм ээ өөртөө юу хүсэхгүй тэр бүгдийг хамаг одоо амтнд хүсэх өөртөө хүсдэггүй зүйлийг бол бусад амтнд ч гэсэн бас хүсэхгүй байх тийм ээ. Тэгээ өөрөө одоо зовлонгоос гарах одоо тэр арга зам байгааг мэдэх тусмаа тийм ээ одоо хоосон чанарыг дээд зовлонгоос гарах юм байна ч гэдэг юм уу. Их мэтлэн одоо энэ арга замыг мэдж таних тусам энэ одоо зовлонгоос гарах арга байсаар байтал одоо энэ зовсоор байгаа энэ хамаг амт улам хөрх хэлтэй улам ч одоо ийм маягаар тийм ээ цааш нь улам одоо лавшруулад энэ бол хэл өшгөө тийг бол энийг бол жүү агшин нэмжээ буюу агшин жевийн самбаа дээлэ дэнэ за энэ санаан дээр дурлаад үндэслээд үр дагавар болсон дээд бодис сэтгэлийг бол төрүүлдэг. Энэ бол ийм хоёр одоо хамгийн гол хоёр үндсэн дамжлаа. За сүмба овоо шадвалаа гэж. За гуравдугаарт нь бол бодис сэтгэлийн одоо мөн чанар тийм ээ. Төрөх шалтгаан уг нь бол ийм байдаг баг. Тэ олон янзын бодлоос бол төрж болдог байх нь тийм ээ. Хүлэгний одоо ном доройтхыг одоо хараад
Түүгээр тэгээд тэрнээс болоод бод сэтгэл төрөх шалтгаанч болж болдог байна. Зүүн цагт бод сэтгэлийг төрүүлж байгаа амьтан нэн ховорцсныг үзээд тэрэнд одоо тийсгүй тэр нь бол бас бод сэтгэл төрөх шалтгаанч болдог байх нь байна. Тэгээд одоо урд насны авьяас дадлага байвал ээж тэн дээрээс бол энэ бүгдээс гол үндсэн хоёр дамжлага нь бол айдрын гэгээнээс дамжсан нэг дамжлага байх нь байна. Мандшир бурхнаас дамжсан нэг юм. Одоо тэгтээ бол харчин ёс учраас одоо айдрын гэгээнийгч мандширыгч хоёуланг нь бол бурхан гэж үздэг. Бодисатва гэж 10 дугаар газрын бодисатва гэж батсан ёс. Тийм ээ. Энчүү Симба Чумбо Жамбаны гэх хүн дат. Тийм ээ. За ингээд бол энэ хоёр хоёулаа бодисатва, хоёр бодисатвагаас дамжижсэн ийм хоёр үндсэн нэ энэ дамжилгаар ингээд одоо өөрсдийнхөө сэтгэлийг тулгаад бодоод тэгээд тасралтгүй хичээх юм бол багтаа байхгүй. Одоо сэтгэл төр хоёр арга. За одоо 3 дугаарх одоо тавжид овоо шатвалаа гэж. За мөн чанарын номноход бол амаа хажиг. За урдын одоо хажиг бол юу гэсэн бэ гэхээр жансаалаа гэж. Жансаа гэдэг ном байгаа. Хагва тогмодын зохиосон жансаа. Тийм ээ. Живзэн жамбо гомбо буюу майдрын гэгийн одоо эхний тэр шат одоо дамжлагаа бол Пагва тогмодод дамжуулсан тийм ээ. За тэр Пагва тогмод бол Жансаа гэдэг ном зохиосон. За тэр Жансаа гэдэг номонд юу гэж айлтдаг? Жанчуу Симба намжийн боломжийн чогны сэм жидвавоо гэж. Бодисатва нугуудын ерөөлийн дээд нь бол сэтгэл үүсгэх юм аа гэж. Ийм нэг айлтвар байна. Хажиг бол одоо энэ хажиг өөрийнхөө бодлыг тавьж штэ. За Жансаад ийм юм байна аа ингэж айлцсан. Химээсэн хийгээд Дөдөжанжийн Дэлбалаас за Дөдөжан бол бас Пагва тогмодын зохиосон ном. За түүний тайлбарт бол юу гэж байна? Ёндон сумдан Нила Мигвадан Дэмбийн Симбаны Симжидва Шэжао Жедан гэж. За Ёндон сум гэж юм тийм ээ. Гурван эрдэм гэж. Гурван эрдэм гэдэг нь юу хэлж байгаа гэхээр гүү сумыг хэлж байгаа. Бурхны гурван лагшин хэлж байгаа. Ёндон сум. Бурхны гурван лагшин тийм ээ. Бурхны гурван лагшин. Үсүм. Нила Мигва гэдэг нь ни гэдэг нь юу хэлж байгаа гэхээр энэ ни гэдэг нь бол анчи үлээ. Ни гэдэг нь бол жанчувдан шандун. Дээд бод болоод бусдын тус гэсэн. Жанчувдан шандун тийм ээ. Дээд бод болоод бусдын тус гэсэн энэ хоёрт бол ингээд зорж байгаа. Ийм одоо зоригдол луга төгс энэ сэтгэл бол сэмжид бай баг. Тийм ээ. Химээсэн байна гэж тийм химээсэн хийгээд жан завар Амба намжи моломны Симба дүндэн жава оо гэж. Дээдс нугуудын ерөөл нь бол Симба Думбадан жава гэж. Думба гэдэг нь дуршлыг хэлж байгаа шүү дээ. Дуршил. За Симба дүндэн жава оо гэж. Дуршил лугаад одоо болоо гэж. За энэний утга нь юу гэсэн үг вэ гэхээр Жэсумбала дэнэ Пагва Жэсумбала дэнэ тогмод гүмчижийн лугла тэгчин сэмжид сэмжүндү шатоо нямна гомба маяндэ. За дээр одоо айлцсан энэ одоо дүнгууд биш Жансаа болоо Дөдөжон тэгээд энэ Жан Заваа гэсэн байна тийм ээ. За эдгээрээс бол үндэслээд юу гэж юм нөхөр за энэ хараад та нар анзаараагүй Жанчуу Симба намжийн моломжийн чогны гэсэн молом гэж тийм ээ. За энэ Дөдөжингийн Ёндон сумдан Нила Мигдэн дамби Симбаны гэсэн Симба гэж тавьсан. За тэгээд Жан Заваа дамжи Симба дүндэн жава оо гэсэн. Симба бол Думбадан жава гэсэн. Думба. За тэгэхээр эднэр бол одоо бид нар нодлон жонгоо нөгөө юу унссан шүү дээ. Лойрог унссан шүү дээ тийм ээ. Тэгээд лойрог унссан. Лойрогоо одоо мартаагүй бол санаж байгаа.
молом гэх Симба гэх энэ Симба, Думба эдгээр бүгдөө Сэмжүүн шүү дээ тийм ээ. Сэмжүүн. Бүгд бол Сэмжүүн, Симба, Сэмжүүн, Думба мэтлэн. Энэ бол бүгдөө Сэмжүүн баггүй юу. Тэгэхээр энэ одоо зарлиг сургаал дээрээс үндэслээд бол тогмид гүнчижийн луглаа тэгчин сэмжид гэдэг чинь бол сэмжүүн юм байна. Сэмжүүн гэдэг чинь бол ер нь нэг тийм туслах сэтгэл маягийн имийг хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Туслах сэтгэл маягийн. Туслах сэтгэл маягийн. За тэгэхээр бол аа юу гэж байна? Сэмжүүн Сэмжүүн дүү шатон юмна гомбо маяндэ гэж. Гомбо маяндэ гэж. Сэмжүүн бол Сэмжүүн гэж одоо болгож байгаа ч бол буруу юм аа, биш юм аа. Дүндэ намжис гэдэг нь дээр өгүүлсэн энэ иш татсан сургаалууд бол тэгчин сэмжидла моломдон симби мингийн дагнаад юм бэ ч. За тэгэхээр дээр өгүүлсэн тэр Сэмжүүн Симба гэж хэлж байгаа. Сэмжүүн Дүмба гэж хэлж байгаа. Сэмжүүн Монлом гэж хэлсэн чинь бол ямар учраас юм бэ гэхээр бодисатын сэтгэл дээр сэтгэлийг Монлом Сэмжүүн Симба гэдэг нэр зүүж зүйлс юм аа. Нэр зүүсэн төдий юм аа. Түүнээс биш одоо жинхнээсээ Сэмжүүн Симба бол биш юм шүү. Сэмжүүн Симба бол биш юм шүү гэж. Тийм нэр зүүс юм аа. Нөгөө түрүүнд гарч ирсэн шүү дээ тийм ээ. Нөгөө юмжэ бэрэн дүйсэм чирчин доонд данжөө гэдэг нэр зүүсэн гэдэг. Данжөөжи мин дагваатай. Данжөөжи мин дагваатай. Данжөө гэдэг нэр зүүсэнтэй адилхан тэгчин сэмждэд Монлом Симба гэдэг бол мин дагваа юм аа гэж нэр зүүс. Тийм биш болвол хэрвээ тийм бишээр жинхнээсээ одоо Монлом Симба гэх юм бол Дедамена Сэмжид бааны шандунчир яндаг зоггүй жанчувдод шээ сумбадан энэ бол ондог жингийн үг шүү дээ тийм ээ. Сэмжид ба гэдэг чинь шандунгийн тухайтад яндаг ур зоггүй жанчув бол додваа юм аа гэсэн тийм ээ. Шээ сумбад Дэлба дэр янс за дэлб донсолч гэсэн бол Дэлба дэр ян гэдэг нь дэлб донслыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Дэлба дэр ян додваа шээ сумбис додваа гэдэг нь бол ер нь хүсэл гэсэн маягтай үг шүү дээ тийм ээ. Хүсэж байгаа тийм хүсэл гэсэн маягтай. Додваа химэн зарлигсан учраас ондогжин задилжийн луглаа ян тэгчин сэмжид сэмжин дүжрөө. Сэмжин дүж. Хэрвээ тийм биш бол тийм ээ. Мин дагва биш бол додваа гэж альцсны дагуу бол тэгчин сэмжид сэмжүн болох юм гим гарах гад байна гэсэн. Сэмжин дүү таллоо гэсэн тийм. Сэмжүндүү таллоо гэсэн. Сэмжүндүү жүрөө гэдэг нь сэмжүн болох гээд байна. Тийм учраас Дэна тэгчин сэмжид ийжи намшээшүү жогва индэ. Тийм учраас тэгчин сэмжид бол ийжи намшээ буюу ишээ юм аа. Гол сэтгэл юм аа. Гол сэтгэл юм аа. Туслах одоо сэмжүн биш юм аа. Ийжи намшээ гэдэг. Тийм ээ. Намшээ юм аа. Ишээ юм аа гэсэн. Ийжи намшээ. Ишээ. Гол сэтгэл. Болохоос биш тийм туслах сэтгэл. Одоо сэмжүүн гэдгийг туслах сэтгэл гэж ураараа би нэрлээ ингээ яриад байгаа шүү дээ. Ер нь зөвхөн санаа нь бол тэр шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол гол сэтгэлийг одоо эргэн тойронд ингээ заримдаа төрж идэг, заримдаа байхгүй болж идэг ийм туслах одоо олон янзын сэтгэл байдаг. Тэгэхээр бол бодисатын сэтгэл бол тийм биш юм аа. Өөрөө гол сэтгэл. Ингэж хэл. Аранлаг болвол тийм ээ. Тэгчин сэмжид ийжин намшаас жогваа эндэ нянанлаас гэж. За, нянанлаас. Пагвын задвын нянан гэдэг тийм ээ. Нянанла симжэдва шэжавала симни намбар шиваде намбар ригвао. Намбар шива гайн шэна ийжи намбар шиваде. Гарвын чой тамжидла мигваде дээла сэрдвичроо гэж. Тэгэхээр нянанд бол маш тодорхой байна тийм ээ. Симжид гэдэг байгаагийн тэр сэм нь бол юу юм бэ гэхээр сэтгэл үүсгэх гэдэг нь тэр сэтгэл нь юу юм бэ гэхээр намбар шива буюу тийм мэдл юм аа. Намбар ригва юм аа. Намбар шива намши юм аа. Намбар шива гайн шэна
Тэр намбар шива буюу тийм мэдл гэдэг нь аль нь юу юм бэ гэх юм бол чинь тэр сэтгэлийг хэлж байгаа. Ийжээ намшаа, ийжээ намбар шива буюу одоо зовоо ийжээ намбар шива тийм ээ. Зовоо ийжээ. Зосон ийжээ намбар шива тий. За тэр бол гарвын чой тамжидлаа миг бай. Тэгэхээр тэр бодисдын одоо бодийн сэтгэл гэдэг байгаа тэр сэтгэлчин болвол гол сэтгэл юм. Тэр болвол одоо цагаан зүгийн ном бүгд буюу юм бүхэнд бол зорьсон анхаарал хандуулсан ийм юу гэж. Химээсэн хийгээд Дэлба дэр Янс гэдэг нь бол дэлб донсолч гэсэн Эмможи онжа дэр Гэвин чөлө дүмбийн цанид чээсүн. Үнэн боловч гэж юу гэж юм те. Деможи онжа дэр Гэвин чөлө дүмбийн цанид чээсүн. Тэгчин сэмждэг бол Гэвин чөлө дүмба. Гэвин чөлө дүмба буюу одоо буйны цагаан зүгийн номд бол дурссан гэж одоо химэн зарлагдсан байна. Тэдэрна бичиг сэмжижин овоо шагдуу ёдтэй гэж. За ийм учраас бол яг нь бодисатын сэтгэл их хүлэгний одоо тэр бодийн сэтгэл гэдгийн мөн чанар нь бол ямар байх юм бэ гэхээр энэ бол одоо аранлаг өөрийнхөө бодисатын сэтгэлийн мөн чанарыг тавьж байгаа шүү. Рангийн дох сүү жүрвийн тийм ээ. Тухайн нэг юм сэтгэл байна те бодис сэтгэл. Түүний нөхөр болсон шандан дүү зогжинла мигвийн додва гэж. Бусдын тусын тулд тийм ээ. Зогжинла мигва гэдэг нь бурхны хутаг. Бусдын тусын тулд бурхны хутаг руу зорьсон одоо ийм хүсэл байна. Рангийн дох сүү. Тэгэхээр ран гэдэг дээр нь бол бодисатын сэтгэлээ бодох нь ш. Тэрний нөхөр болсон тэр сэтгэл нь бол ямар үйл ажиллагаатай сэтгэл юм гэхээр бусдын тусын тулд бурхан болъё, бурхны хутгийг олъё гэж ингэж зорж байгаа ийм хүсэл байна тийм. Энэ хүслийг бол за яах вэ? За додвоодан ийм үнийг хүсэл байх нь бодис сэтгэлийн одоо нөхөр болж байгаа нэг ийм туслах сэтгэл маягтай. Тэр нь бол шандамдуу зогжинла миг ба юм байна. Бусдын тусын тулд бол бурхны хутгийг олъё гэж хүсэж байгаа. За энэ сэтгэлтэй цүндэндүү жүнгийн тэгчинжийн жугар жүрвийн намриг гэж байгаа үз. Амбар ягва. Энэ бол чин сэмжидийн мөн чанар. За цүндэндүү жүрва гэдэг нь бол энтэй яг адилхан тийм ээ. Адилхан. За цүндэн намбан гэж байгаа шүү дээ. Ягва цумба, дүй цумба, дай цумба юу илээ. Нөгөө дүүрэн дээр юл үлжин дээр гарлаа тийм. Цүндэн намбан цүн. За тэгээ цүндэндүү жүрвийн энэ тэгчинжийн жугар жүрвийн гэдэг нь их хөлгөнөө орох үүд хаалга нь болсон ийм одоо гол сэтгэлийг бол тэгчин сэмжид нэ. Буюу бодийн сэтгэл гэж байна. Бодисатын сэтгэл гэдэг бол одоо энд бол тодорхойлж өгч байна. Ранги догсуу жүрвийн шандунду зогжинла мигвэн дөба. Шандунду зогжинла мигвэн дөба гэдэг нь бусдын тусын тулд бурхны хотгийг олъё гэсэн ийм хүсэл байна. Тэр хүсэлтэйгээ одоо бүх талаараа адилхан ийм сэтгэл юм байна шүү. Бүх талаараа адилхан. Тэгээд тэр сэтгэл маань бол яах нь их хөлгөнд орох үүд нь болж байгаа маа. Үүд нь болж өгч байгаа ийм гол сэтгэл. Энийг бол тэгчин сэмжижин мөн чанар. Хөлгөний бодийн сэтгэл гэх юм бол мөн чанар нь энэ. За жидүн дээр бол ингэж тавьсан байгаа. За тажид дээр бол арай өөрөөр тавьсан. Ангид догсоо жүрвийн дөбөөдөн зүндөндүү жүрвийн гэж. Энэ дөбөөдөн зүндөндүү жүрвийн тэгчин ламжийн жугар жүрвийн зовуу игийн намрыг чадваржин ч үлээ ингэж тавь. Намрыг чадваржин. Шандундуу зогжин ламыг дөбөө гэхгүй зөвхөн догсоо жүрвийн дөбөөдөн зүндөндүү жүр. Дөбөөдөн зүндөндүү жүр. Тэр дөбөө нь юу юм гэхээр шандундуу зогжин лам. Сэмжид бааны шандунжир яндаг зогби жанчуу дод гэж байгаа шүү дээ. Дод гэдэг нь хүсэл гэдэг нь бол энэ дод. Тэр дөбөө нь бол шандундуу зогжин лам баг. Барчин тажид дээр бол зовуу игийн намрыг чадваржин гэж тавьсан байдаг. За тэгээ ер нь бол зүгээр ранги догсоо жүрвийн дөбөөдөн цүндэндүү жүрвийн тэгчин ламжийн жугар жүрвийн зовуу игийн намрыг яна чадваржин юм би угаасаа чав. Чадваржин юм би чав зүгээр тажид дээр чадваржин гэдэг үг байгаа. Гэхдээ чадваржин гэж бол хэлэх баг шаардлагагүй шахав. Тэ? Угаасаа тэгчин ламжийн жугар жүрвийн зовуу игийн намрыг яна
Чадваржин юм би чадваржин гэдэг нь ялгамжаатай гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энэ бол одоо барчин жидэнд бол тавьж байгаа ранги тогсож. Тэгээ бүгд утга нь яг адил. Жидэн гэрчтэй таждаг шүү. Үг найруулга нь л өөр болохоос биш. Ганц хоёр үг наан цаанд нэг хоёр үг нэмсэн хассан л бол яг адил. За тэгчин сэмжиж оворж байгаа. Tapos ранги тогсож үрвийн шандан ду зогжонлоо мэгвэн дебатон цүндүн жүжүнгийн тэгчинжин жугар жүрвийн намрыг гэж их хөлгөний одоо орох үүд нь болсон зүйл нь бол тэр бодисодын тэр бодийн сэтгэл төрхөл юм бол тэр үед бол бурхны хүүгэн буюу жасраа болно. Тэр үеэс эхлээд тэнгэр хүмүүний мөргөлийн орон болно. Тэр үеэс эхлээд бодисодва болно. Тэр үеэс эхлээд бол их хөлгөнтөн буюу тэгчинба гэж нэрлэгдэн гэдэг одоо тэр багтсан байдаг шүү дээ, тийм ээ. За тэр бүхэн бол энэ бодисодын сэтгэл гэдэг нь тэр агуу гайхам ялхамжаагаар бол тийм болж байгаа гэж. Тийм болж байгаа. Тийм учраас энэ тэгчинжийн жугар журвийн намрыг гэдэг нь бол гол сэтгэл юм а гэдэг нь тэр их хөлгөний одоо тэр бодис сэтгэл гэдэг бол гол сэтгэл. Ранги догсож журвийн бодон цүндүндүн журвийн зовуу ийгийн намрыг зовуу ийжийн намрыг гэдэг бүр хажуу дээр бол бүр зовуу ийжийн намрыг буюу зосон гэсэн тийм гол сэтгэл. Энэ дээр бол намрыг тийм ээ. Шива яваала ши өдтэй гэж. За дөрөвдүгээрт нь бол бодис сэтгэлийн одоо ява ялгамжаа. Ямар одоо бодис сэтгэл байдаг вэ? Тэр нь юу гэж ялгагдах юм бэ гэдэг. Сая бол мөн чанарыг ярьж байгаа тийм ээ. Гол нь бол одоо бүхний амьтны тусмын тул бүхний утгыг олъё гэсэн юм хүсэл байгаа. Тэрнтэйгээ адилхан ийм одоо их хөлгөний одоо их хөлгөнтөн болох хөлгөний омонд орох хөлгөний зам мөрөөр орох үүд нь болсон ийм одоо гол сэтгэлийг бол бодис. Түүн дотор бол ялгах юм бол дөрв байна гэж. Рангийн овон гоноо яваа гэж. Өөрөөх нь мөн чанарын үүднээс ялгах ийм ялгамжаа байгаа. Цамцамжийн гоноо яваа гэдэг нь бол одоо газрын хуваар тийм ээ. Альнаас аль хүртэлхийг ямар сэтгэл гэдгийг альнаас аль энэ чинь дотор нь сэтгэл нь одоо хүч нь янз байгаа шүү дээ тийм ээ. Тэр одоо газрын хуваарийн үүднээс бол ялгах. За гойччин гоноо яваа гэж. Гийнхэн үүднээс ялгах. Гийнхэн үүднээс ялгах. Бэдэг чөйдөнжин гоноо яваа тийм ээ. Одоо бодисодын сэтгэлийг одоо нэг зүйлээр ингээ үлгэрлээд тийм ээ. Үлгэрлүүл одоо газар дэлхий шиг ч гэдэг юм уу, алтан нар шиг ч гэдэг юм уу ингээ үлгэрлээд ингээд тэр нь одоо яаж одоо нэг зүйлийг үлгэрлж байгаа үлгэр одоо жишээ тэр яг номтойгоо яаж одоо таарж байгаа юм бэ гэсэн. Ингэж бэдэг чөйдөнчин гоноо яваа гэдэг. За тэгэхээр ондог жон дотор бол Диан сасар даваамэ дэр дээр эн чин жунацо дөржөр юм шинандаг ичин норвон ямаалу жалва зодва ламбооч чамбоогод мэд чүдэни ганын чува барнамж намбаа нишүү занисо гэд 22 бодисодын сэтгэлийг бол ондог жон дотор бол гаргаж байгаа. Ондог жон. Тэр ондог жонд гарсан 22 сэтгэл бол энэ дотроос аль нь юм бэ гэхээр энэ бэдэг чөйдөнжин гоноо ялгаж өгсөн ялгал юм шүү. Овон гоноо биш, цанцамжийн гоноо биш, гойччин гоноо ялгасан ялгал яваа бол биш. Харин бэдэг чөйдөнжин гоноо ялгасан. Тэр Диан сасар даваа мэ гэдэг одоо газар дэлхий адил алтгаа адил бод сэтгэл Диан сасар даваа тий одоо сар гартай адилхан ч гэдэг. Тэгээд доржээ эренчин ингээд очирлуугаа адил гэдэг юм уу. Ингээд эн чинь бол өөр зүйлүүдээр ингээд жишээлээд ингээд үзүүлж штэ тийм ээ. За тийм учраас тэр 22 сэтгэл байгаа гэж ялгсан. Тэр ялгал нь бол одоо энэ дотор байгаагийн энэ яваа олон одоо ялгал бол энэ бидэг чөйдөнжин гоноо яваа гэсэн ялгал нь юм шүү. Ондог жонд одоо тэгэж ондог жонлоо сүмбийн яваа бол энэ бидэг чөйдөнжин гоноо яваа шүү. Сануулаад хэлчихье. За ийм одоо дөрвөн янзаар бол ялгана гэж. Дамбуула нийдэ гэж. За мөн чанарын нүүднээс ялгахад бол хоёр байна гэж. За дайжид дэргэжин гоноо яваад энцүүлжин гоноо яваа гэж. За дайжид дэргэжин гоноо яваа гэдэг нь бол одоо мэддэг болсон тийм ээ. Нэр томьёоных нь үүднээс ялгаж байгаа.
нэр томьёоных нь үүднээс. Бод сэтгэл гэдэг үг орсон учраас ингээд бод сэтгэлийн энэ ялгалд оруулж өгч байгаа ийм юм. За энцвэлжийн оноо гэдэг нь мөн байдлынх нь үүднээс ялгагдсан юм уу та. За энэ одоо тэр Монгол нэр томьёонууд энцвэлжийн оноо гэдэг монголоор ирж таньжсан тийм нэр томьёо бараг л уур баг тийм ээ. За энцвэлжийн оноо мөн байдлынх нь үүднээс ялгагдсан гэсэн ийм. За ийм одоо хоёр байдлаар бол ялганаа. Мөн чанарын нь үүднээс ялгаа. Рангийн овон гоноо яваа гэдэг бол дотор нь ийм хоёр юм. Амбууны дайжууд дэргэжин гоноо тийм ээ. Дайжууд дэргэжин гоноо бол тэгжин сэмжлээ дайжууд дэргэжин гоноо янаа. За нэр томьёоных нь үүднээс бол гарахад бол хоёр байна. Гүнзүв сэмжид, дондом сэмжид гэж хоёр байна. Гүнзүв сэмжид, дондом сэмжид. Гүнзүв гэхээр янгуух, дондом гэхээр одоо чандын зэрэгэд бас тийм нэр томьёо өгсөн энэ төр байдаг. Тэгэхээр бол энэ гүнзүв гэдэг үгтэйгээ бас тэгж наалдахгүй л байгаа юм шиг санагдаад байна. За тэгэхээр бол гүнзүв сэмжид, дондом сэмжид. За гүнзүв сэмжид бол одоо бидний өнөөдөр ярьж байгаа энэ амтны тусын тулд бурхны хотгийг олъё гэж бодож байгаа жинхэнэ одоо өрөвдөж хайрлсан сэтгэлийг бол гүнзүв сэмжид гэж байна. Энэ бол жинхэнэ бод сэтгэл. Гүнзүв сэмжид гэдэг нь бол жинхэнэ бод сэтгэл. За дондом жаншил сэмжид буюу дондом сэмжид гэдэг нь бол хоосон чанарыг онсон одоо тэр бэлгүүнийг бол дондом сэмжид гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол амтныг өрөвдөж хайрлсан тэр бод сэтгэл бол биш байна. Гэхдээ яг мөн чанар нь бол хоосон чанарыг онсон бэлгүүнийг нэрлэж байгаа боловч дондом сэмжид гэж бас түүнийг нэрлэдэг. Тийм учраас сэмжид гэдэг нэр томьёо орсон учраас энд бол оруулж өгье. Ялгааг нь таниулж. Гүнзүү сэмжид, дондом. Тийм учраас дайжид дэргэжин гоноо. Нэр томьёоных нь үднээс гэж хэлээд байгаа юм. Дотор нь сэмжид гэсэн нэр томьёо байгаа мөртөө жинхэнэ одоо бод сэтгэл биш, ийм сэмжид биш юм байгаа учраас дайжид дэргэжин гоноо гэж тооч өгч. За гүнзүү сэмжид, дондом сэмжид гэжний явъячирдэ гомрон барваалайс. За гомрон барваа гэж ном байна тийм ээ. Довон Гамаалашилагийн зохиосон. Довон Гамаалашилагийн зохиосон гомрон барваад бол жигдду жанчивжи сэм дэни намба нийдэ гэж. За бодисатын сэтгэл нь бол дотроо хоёр одоо байдалтай байна гэж. Гүнзүвдэн дондом баавуу гэж. Гүнзүв сэмжид, дондом сэмжид гэж байна гэж тийм. Гүнзүвдэн дондом баав. Жанчивжи сэм дэни гэж тийм. Гүнзүв жанчивжи сэм, дондом жанчивжи сэм гэж бол хоёр юм намба байгаамаа гэж. За энэ зүгээр юу хэлж байгаа юм гэхээр дураараа одоо айлтаагүй шүү. Ийм уг гарвал нь бол Довон Гамаалашилагийн гомрон барваад бол энэ нэр томьёо байгаамаа. Тийм учраас дайжид дэргэжин гоноо бол бодисатын бол гүнзүү жанчид, дондом жанчид хоёр гэдэг. Гэж. Химэн зарлигсан. Нийвийн овоо ёдтэй гэж. За хоёрдугаарх тэр зоггүй жанчивжи найлугла нянан нүвжин. За хоёрдугаарх энэ дондом жанчив сэмжид гэдэг нь тийм ээ. Нийвийн овоо гэдэг. Хоёрдугаарх энэ гүнзүү жанчив сэмжид бол жинхэнэ жанчивжи сэм байна. Дондом жанчив сэмжид гэдэг нь юу хэлж байгаа гэхээр энэ хоосон чанарыг онсон бэлгэн гэж хэлсэн. За тэрийг одоо тайлбар. Зоггүй жанчивжи найлуглаа буюу дээд бод одоо тийм ээ. Төгс одоо бодийн ахуй ёсонд бол нянан нүвжин. Хоёр үзэгдэл бол одоо ингээд байхгүй. Тэгчинжийн шээрэвжийн догрогсуу найвын тэгчин павгийн жүжийн зовуу намирагла додвич. Зовуу намирагла додвич. За тэгэхээр дондом жанчив сэмжид гэдэг бол зоггүй жанчивжийн найлуглаа нянан нүвжин. Зоггүй жанчивжийн найлуг гэдэг нь бол одоо жинхэнэ одоо бодит байдал орших ёс, оршихгүй. Тэрийг нь одоо таньж мэдсэн энэ их хөлгөний одоо догрох буюу онж таньж мэдэх зүйлийн язгуурт одоо багтдаг. Тэгээд их хөлгөний одоо пагвын гансгийн тийм ээ пагвын жүжижийн дувуу намираглаад байдаг. Тэгэхээр энэ найлаг дугуйн шээр бооз найлаг буюу донёд дугуйн шээр. Тэгээд тэгчин пагвын жүжижийн донёд дугуйн шээр багтана шүү дээ. Тийм ээ тэгчин пагвын жүжижийн донёд дугуйн шээр бол дондом жанчус хэлж байгаа гэж. За зоггүй жанчуу найлаглаа нянон нүвжин тэгчинжийн шээрүүжин догрогсуу найвын тэгчин пагвын жүжижийн зовун намираг гэдэг нь бол зовуу ийжээ амбар шива амбар регва зосом. За энийг бол бэж.
Тэдэр ян додож янлаас. Тэдэр ян додож янла. Зоггүй жанчив зоггүй санжаа рамнинжаа цодном ишээ цогровсаг чойлоо медуг ишээний жээчэр дэний амбар доод гэмээсэн хийгээ за цааш нь уншия. Гомромлаас дон дамбын жанчивжи сэм дэний жигдэн ла дайва бревадан жигдэн ла дайва брева таадагдан барлва шиндүү салва дон домбын жодюл дема медва меёва дүм медвийн маримен жүншин шэсүн бичээр. Шэсүн. За эхнийх нь лүн додожонгийн лүн юу гэдэг? Зоггүй санжаа рамнинжа суднам мишэ цогровсаг иш. За зоггүй санжаала мигнэ тийм үү? Зоггүй жанчуу. Зоггүй санжаала мигнэ суднамжийн ишээ. Суднамжийн цог бол одоо агуу ихийг ингээд хашид хураагаад тэгээд чойло медугва гэж. Чойло медугвын ишээ. Чойла медугвын ишээ гэдэг нь чойла дон дамбар мадуур дон дамбар мадууа догвын ишээ хэлж байгаа. Дон дамбар мадууын догвоо иш. Жэви чир ингээд төрхөөр яг уу дэний дон дамбар доод гэж. Дэний дон дамбар. Дамбар дэний дамбар дод гэдэг нь дэний дон дамбар дод ба юм а гэж. Тэгэхээр энэ бол дондом жанжуулсамжтыг зүйлж байгаа ийм одоо юм бол тарах нь ш додожингийн додожин пагу тогмодын зохиосон додожин. За гомромлоо дон домбын жанчужийн сэм дэний жигдэнлэн дайва брова таадагдан баралва шиндүү салва дон дамбын жодюл дема медва гэж. Дон дамбын жодюл гэдэг маань юу хэлж байгаа гэхээр энэ бол нямшиг ишээгийн жодюл. Нямшиг ишээ. Нөгөө хоосон чанарыг тэгш агуулan бясалгаж байгаа нөгөө самади бясалгал байгаа шүү дээ тийм ээ. Нямшиг ишээ. Донёдлаа зээжигдүү нямбар шаггүй нямшиг ишээ. Тэрний жодюл юм аа. Тэрний бол одоо тэр тэгш агуулan бясалгаж байгаа бясалгалын одоо орн нь бясалгалын одоо юл тийм ээ. Бясалгаж байгаа зүйл нь бол дондомбын жодюл. Дема медва. Тэр нь бол меёва лүм медвийн мармен жүншин гэж. Дема медва. Тэр үгүй хөдлөшгүй одоо мөн салхихгүй одоо байгаа оршиж байгаа тийм зулын гал мэт. Зулын гэрэл мэт бол үргэлж бармен жүншин жисэн бэж. За энэ нь бол мөн одоо дондомбын жанчив шийсэн энэ бол тийм ээ. Дондом жанчивсэн гэдэг бол жигдэнлэн давын брова таадагдан барлва шиндүү дондомбын жодюл дема медва гэдэг нь нямшиг ишээгийн жодюл гэж. Нямшиг ишээгийн жодюл маань юу вэ? Хоосон чанар шүү дээ. Тэгэхээр нямшиг ишээгийн жодюл хоосон чанар бол яг нь дема медва меёва дүм медвийн мармен жүншин юм ба. Тэгэхээр энэ бол дондом жанчив сэмжид гэдэг бол тэгэл одоо хоосон чанарын нямшиг ишээгийн тэрийг хэлж байгаа. Хоосон чанарыг түүнийг бол хэлж байгаа гэдэг нь дээрх хоёр бол тийм үү? Тэр за тэгээд энэ дон домбын жодюл буюу нямшиг ишээгийн жодюл болох тэр нямшиг ишээгийн жодюл дээдэн нямбар шавын ишээ дэний чүлэ чү шавана чи. Усан дээр уснээсэн мэд ялгал үг. Ийм үеийг бол нямбар шав. Тийм энэ үед бол ёстой нөгөө түрүүний гардаг нянан нүва тийм ээ. Догвий жанчивжийн найлуулаа нянан нүва. Жогоо шүү. За лавдуйлаа. Лавдуйлаа. Донд жимэмэд Нева инсүлжин гоноо энэ. Хоёрдугаар за одоо хоёрдугаар ялгал нь бол инсүлжин гоноо. Мөн байдлынхын нүднээс бол ялгахад бол бас хоёр байна. Хоёр хэсэг. Нева инсүлжин гоноо яваад нийс уяадтай лавдуйлаа гэж. Лавдуй гэдэг ном юу гэж байна. Лавдуй бол Ловон Шиванлагийн зохиосон ном шүү дээ. Тэгээд Ловон Шиванлагийн зохиосон лавдуйд бол жанчивжи сэм дэний намба нийдэ жанчивдүү момби сэмдэн жанчивдүү чэви сэмсөө гэж. Жанчивдүү чэви сэмсөө. Онсон тийм ээ. Ерөөгс.
жанчуудуу чависэн. Энэ бол чава, жева, жева. Нас юм сошид. Хойно нэр томьёо. Домбоо годын доолоо сүм баа гэж. Домбоо годын доо гэж байгаа тийм домбоо годын доо. Иргэжи бурхан багшийн айлцсан судар шүү дээ. Иргэжи бүү Сэмжан ган лана медва яндагур зугүй жанчувдуу Сэм момба дидэгжин гоно тийм ээ. Дэвижин ган лана медва яндагур зугүй жанчувдуу Чэви Сэмжан шиндүү гоно. Чэжунга давуу шэдан гэж. За мөн одоо бурхан багш бол энэ жанчуудуу Момбин Сэм, Чэвин Сэм гэдэг хоёрыг тийм. За энэ хоёр бол одоо чид одоо ховор байна гэж. Нэг нь бол Момбин Сэм бол ховор байна гэж. Түүнээс илүү мөн яаж вэ? Жанчуудуу Чэвин Сэм гэдэг нь бол бүр маш их ховор байна гэж. За мөн энэ тухай Жонжигт бол тийм ээ. Дон Шэнти Дэвагийн нэг басан Бодичаря аватара гэж юм байна тийм ээ. Жонжиг бодисодын явдал ороход бол жанчув сэмдэ дордуйна гэж. Бодисодын сэтгэлийг товчлон хурааваас намбаа нийсүү шээжадэ гэж. За хоёр янз гэж бол дээрээ гэж. Жанчув момбин сэмдэн жанчув жугван нийдино гэж. За момбин сэм жанчуудуу жугвин сэм тийм ээ. Ерөөх сэтгэл орох ийм хоёр янз шүү гэж дээрээ гэж. Намбааны гэж. Намбааны нь бол монсом жугсэм гэсэн үг шүү дээ. Шээд. Дэлба дэр янс гэдэг нь бол дэлб донсолч гэсэн бас юу гэж байна вэ гэхээр Симжэдва Шэнжи дондоо яндагур зогүй жанчуу додвийн дагнит Момбадан гэдэг нь ерөөх жугвийн гэдэг нь орох. Момбадан жугвийн нговнит намба нийсог хэмээн монсомдон жугсэм nii сүм бичээр. За дэлб донсолд бол дон сингэ самбо юу гэж айлцсан байна гэхээр Симжэдва гэдэг нь бол Шэнжи донд тийм ээ. Сэтгэл бодистгэл бол бусдын тусын тухайд үнэхээр туулсан бодийг хүссэн ийм мөн чанартай. Тэр нь бол ерөөх орох гэсэн мөн чанартай ийм хоёр янзын байдлаар байна. Намба нийсо хэмээн одоо ерөөх бодис сэтгэл орохын одоо бодис хоёрыг бол зарна. За тэгвэл бодисодын сэтгэл дотор ерөөх орох гэж хоёр байдаг юм бол энэ хоёрын ялгаа нь ямар юм бэ гэвэл оноо монжугийн чадвар жида уушана гэдэг нь монсом жугсэм хоёрын ялгаа нь ямар юм бэ хэмээвээс Дин шадваны манд уяадаг. За энэ тухай номлол бол маш их гэж. Санжээ ишээ шавжис. Санжээ ишээ шав гэдэг бол умаранжидва гэдэг шүү. Санжээ ишээ шавыг бол умаранжидвын даваатай. Умаранжидва. Өөрөөгөө умаранжидва гэж хэлдэг. Би бол умаранжидвын үзэл онолтойгоо шүрд. Умаранжидва санжээ ишээ шав бол юу гэсэн бэ гэхээр Момбо жанживжи сэм буюу тэр ерөөх одоо бодис сэтгэл гэдэг бол энэ жигдэн ба тамжижи янлаа гэж. Ерөөх бодис сэтгэл бол жигдэн ба тамжидих юм гэж. Жигдэн ба тамжид те ертөнц одоо даягарах юм ертөнцийнхнийх юм гэсэн байна. Тэр нь энэ юу хэлж байгаа гэхээр жигдэн ба тамжижи янлаа гэдэг нь бол энэ бол сожийн ламлаа ёд. Сожийн лам. Иглийн тийм ээ. Тоглом, жорломын үеийн сэтгэлийг бол тийм ээ тэгчин цоглом, тэгчин жорломын үеийн одоо тэгчин сожийн ламын үеийн сэтгэлийг бол монсон гэж хэлнэ гэж. Момба жанживж ийсэн. Жигдэн ба тамжижи янлаа гэдэг. Бодисодын сэтгэл төрхөөр угаасаа тэгчин ба болно тийм үү? Тэгчин ба болно. Тэрнээс биш игэл жигдэн ба ертөнцийнхэн гэхээр одоо биднийг хэлэхгүй шүү дээ. Бидэнд бол тэр ерөөх бодис сэтгэл мэтгэл бол байхгүй шүү дээ. Бидэнд ч жоох надад жишээ. За тэгэхээр энэ жигдэн ба тамжижийн гэдэг нь бол ертөнцийнх гэдэг нь бол энэ игэл зам мөрийг гэж байгаа. Иглийн зам гэдэг нь бол сожийн лам буюу тэгчин жорлом цоглом жорлом хоёрыг гэж байгаа шүү. За тэр хоёрыг хэлж байгаа. Сожийн ламлаа юу? Тамжижи янла.
жуга жанчимжи сэмний гэдэг нь бол жугсэм тийм ээ. Жугсэм гэдэг нь орох үе бод сэтгэл нь бол равду гаваагаас эхлээд замдээ оо гэж жишээ ца мотоби сэмжидлаа монсомдон ца товын сэмжидлаа жугсэм гэж хэлсэн байна. Тэгэхээр монсон болвол цожийн лам буюу цоглом жордмын үед байна. Тэгэхээр цоглом жордмын үед бол ца товлоог байгаа тийм ээ. Одоо ца дамбуу буюу нэгдүгээр газрыг бол товлоог байгаа. Тэгэхээр жуга жанчимшин сэн буюу жугсэн болвол орхой бод сэтгэл бол равду гаваагаас эхлэх гэдэг. Равду гаваа гэдэг чинь ца дамбууг хэлж байгаа. Ца дамбуугийн нэр нь равду гаваа шүү дээ тийм ээ. Анхлан одоо хоосон чанарыг одоо илээр таньж мэдээд онсомдууд болоод онид онсомдууд болоод томын ламд ордог тийм ээ. Тэгээд бол маш их сайхан баясах сэтгэл төр. Тэр үеийн ах トゥ угаар газрыг бол маш их баясгална. Тэгэхээр равду гаваа гэдэг чинь са дамбуугаас эхлээд гэсэн санаа шүү дээ. Са дамбуугаас эхлээд химэн одоо санжаа ишээ шав болвол химэн ца матувын газрын одоо тийм ээ газрыг олоогүй үеийн сэмждийг бол монсом. Газрыг олсон сэмжид бол жугсэм. Газар гэдэг байгаа нь бол тэр хосон чанарыг одоо илээр үүсэн тэр сэтгэлийн эрдмийг хэлж байгаа шүү. Тэрнээс газар гэдэг нь бол зүгээр дороо тоостой газар одоо тэнд очих байдаггүй шүү дээ тийм ээ. Сэтгэлийн эрдэм хосон чанарыг онсон оноогүй тэрийг тэр нь бол хэлж байгаа шүү дээ. Тэгээ илтэд онсомд удаа маддаг. Тэгэхээр бол санжаа ишээ шав бол са матувын сэмжидлаа монсом са товын сэмжидлаа жугсэм шүү чад. Цэгсэллээс цэгсэл бол овн чошигийн зад. Овн чошигийн задын цэгсэлд бол момба шэжаваны момба замдаг. Тэр момба ерөөх бод сэтгэл гэдэг нь бол ерөөл төдий юм аа. Ерөөх төдий гэж байгаамаа гэж. Тэр нь юу гэхээр юу гэсэн утга вэ гэхээр цог сагва сэмдэ жидвин чогоос хангар ян мажаваа гэж. Тэгэхээр ерөөл төдий тийм ээ. Ерөөл төдий одоо амьтныг зовлонгүй байгаасай гэсэн маягтай тийм зовлонгоосоо салаасай гэж өрөөж байгаа маягтай. Энэ ерөөл төдий юм аа. Цог сагва сэмдэ жидвин чогоо ламарж аваа мажоо гэж. Энэ одоо буйны хураах тийм ээ цог сагва сэмдэ жидвин энэ сэтгэлийг одоо бодитын сэтгэлийг чогоо ламар ян мажаа воогооч. Энэ монсон буюу ерөөх бод сэтгэл гэдэг бол ерөөл төдий юм. Тэгээ энэ сэтгэл маань бол буйныг агуу ихээр хураадаг. Гэхдээ бол зан үйл үлдэж авдггүй ийм сэтгэл юм аа. Зан үйл тийм ээ одоо ам тангараг тавиад л одоо ийм одоо бодийн самар мамар авах чинь одоо зан үйл тэгээ тэрийг хэлж байгаа. Бодийн самар танаа нь бол жогоо. Тэгэхээр тэр зан үйл бол одоо аваагүй. Ийм сэтгэл нь бол монсон юм. За ловн чоши бол ингэж альцсан байна. Цааш нь жуга шиваны гэдэг нь орхгүй одоо бод сэтгэл гэдгийг нэмэх нь бол гевишины невржэдэ гэж. Гевишины невржэдэ яндагвар ламбала жумын сэм жэдвана замдэ барчид мэдвийн ламжи бардуудаггүй дүйвийн жодва гэж. Дүйвийн жодва гэж. За жугсэн болвол жуга гэдэг нь бол гевишинла невржэдэ тийм ээ. Буйны багш садныг бол баясхан үлдээд яндагвар ламбала жумын гэж. За буйны багшигаа баясхан одоо үнэнхээр авсан гэж байгаа юм тийм ээ. Сэм жэдвана замдэ тэр хэлээс эхлээд барчид мэдвийн ламжийн бардуу. Барчин мэлэн хүртэл бол байгаа энийг бол гэж байгаамаа л гэсэн. За барчин мэлэн бол одоо бурханы хутгийг олохын өмнөх үе шат хүртэл барчин мэлэн бол байгаа шүү дээ тийм ээ. Гомлон барчин мэлэн, гомлон барчин мэлэн, гомлон барчин мэлэн дотроо одоо гомлон дөржид давуу динэнзэн бол барчин мэлэн шүү дээ. Тэгээд энэ барчин мэлэн хүртэл бол говийн дүйн жид бавуу барчин мэлэн хүртэл бол одоо байгаа. Тэр хүртэл бол бүтээх тэр хүртэл бол хийж хэрэгжүүлж байгаа одоо сэтгэл нь бол одоо жугсан юм байна. Ижлэлж. Чэдан эмээсэн хийгээд гомримлаас ловн гамал лашилаг тийм ээ. Гамал лашилагийн
Гамал Лашила гэдэг нь санскрит нэр нь шүү дээ, тийм ээ. Төвд нэр нь бол юу вэ? Бадман ганцул гэдэг те, Бамян ганцул. Бадман ганцул гэдэг. Одоо хүн Бадман ганцул буюу Гамал Лашилагийн Омрон Барваад бол довоод идэг ла Памбичэр Санжэсу Журжиг Жэ ган тогмор дондуу нэрвадыны Момбин Симсог. За бол яг нэг амьтанд туслахын тулд Санжэсу Журжиг бүхэн болох болтугай хэмээн анхлан бол одоо тэгж бодож байгаа. Тэгж одоо бусад чухалчлах буюу одоо тэгж өрөөж ингэж одоо амьдралд хэрэгжүүлж байгаа энэ сэтгэл нь бол Момбин Сим юм. Онсон юм. Ам панчид домбаа сүндэ гэж. Цог намлаа шүгва дэний шүгвийн симсоо. Шүгва буюу жугва тийм зүгсэн зоо гэж. За энэ нь бол амтны тусын тухайд бол яг нь домбаа сүндэ гэдэг нь бол бодийн саваарыг аваад бодисатын жансамжийн домбаа бол аваад тэгээд цог намлаа шүгва. Цог намлаа шүгва дэний шүгвийн сим юм аа гэж. Хэмээн жүгдэн матувын симжиддээ монсон гэж. За хэмээн бол Даван Гамал Лашила бол Омрмын энэ дүнгээр юу гэж харуулж байна гэхээр хэмээн жүгдэн буюу бодийн саваар аваагүй үеийн сэтгэлийг бол монсон гэж нэгтэй. Жүгдэн товын симжид буюу бодисатын саваар олсон үеийн тэр сэтгэлийг бол жүгсэн хэмээн ном. Тэла живзэн Зонхова Чимбүүвэр гэж юм тийм ээ. За энд нь бол Богдланбэр Зонхова Чимбүүвэр Жанчив ламжир юм ба чичүн нийдэн. За энэ дээр бол Богдлан бол их баг бодмөрийн зэрэг 2 ба Дэгвэр шадва Сэржи Пряма тийм ээ. Цайтар номлолын алтан эрхэс ном. Тийм ээ. Лигшит Сэржи Пряма. Лигшит Сэржи Прямад бол юу гэсэн байна гэхээр Лигшит Сэржи Прямад тийм ээ. Их баг ламрын болоод Лигшит Сэрпрэнд бол цэгсэлдэн гомром жидава шиндүү сүншин. За тэгэхээр Богдлан бол их баг бодмөрийн зэрэг Лигшит Сэрпрэндээ цэгсэл болоод гомромд сая юу гэж гарсан яг тэр дагуу бол зарлилсан байна гэж. Тэр дагуу зарлилсан бөгөөд Жалцуу Чэжи намшиддуу шадва арнааны Жалцуу богдын намшиддуу шадва дарнааны гэдэг нь намшид нинжин хэлж байгаа шүү. Намшид нинжин. Намшид нинжинд айлцсан нь бол намшиддуу шадва дарнааны гэж байгаас энэ бас хэцүү үг шүү. Тэрүүгээр бол намшид нинжингийнхаар болвол гэсэн маягтай. Тэгэхээр нэг тийм жоохон тэн зөвшөөрөх дургу байгаа юм шиг үг байгааз дарнааны жонжуглаа. За намшид нинжин нь жонжуглаа. Доовор додон доовая живрэг жэдэр шевадар ишин хайвс дэнижи живрэг римшин шеваржаа гэж. Шеваржаа. Шэ хэмээн ончир дэр додур жао нямба шир жавала гомбо дорвалаас дүйжин жавын ойсу симбатан масамба нису ядва дар тийм ээ. Жонжигт бол доовор додон доовая гэдэг нь явахыг хүсэх хийгээд яг одоо босоод явах гэж. Ийм хоёр юм байна шүү дээ тий. Одоо тийшээ нэг явах юмсан гэж бодох. Тэгээ босоод гараад явах хоёр. Ийм хоёр ялгаа байгаа шүү дээ. За яг энэ шиг Жөврөг жадар шевадар ишин хава дэнижин Жөврөг римшин шеварчаа. За тэгэхээр мэрэгдүүд бол яах нь энэ хоёрыг бол гэдэг нь бол тэр монсон жүгсүм хоёрын ялгаа бол яг энэ маягийн дарааллаар бол мэдэж үлдээрээ хэмээн за одоо нэг ийм хот тосгонлуу явъя гэдэг явах гэдэг одоо ийм жишээгээр суурлаад тэгээд бол яг нь донжир додур жао нямба шир жавал гомбо дорвоо лаасу дүйжин жаван ойсон. За тэгэхээр нэг нь бол явах юмсан гэ байж байгаа. Нэг нь бол яг одоо бодтойгоор биеэрээ үйлдвэр үйлдээд явж байгаа. Тийм ээ. Бодтой одоо биеийн үйлдвэрээр одоо эзлэгдсэн эзлэгдээгүй гэж байгаатай адилхан тэгчин сэмжид
шир жайваалаа гэж. За бодисодын сэтгэл байлаа гэхэд жодуа нямланжийн жаваа ойсу Симбадан Масимба нийсүү Яваны шүнгийн данцууд янлаа гэж. Тэгэхээр хүчин сэмжид одоо буюу бодмөрийн сэтгэл байлаа гэхэд бол жодуа нямланжийн жаваа буюу явдал мөрийн анхааран авалгаар бол анхааран авах тийм ээ амьдрал хэрэгжүүлэх тэр үйл үйлдвэрээр бодиттой эзлэгдсэн эзлэгдээгүй гэсэн хоёр ялгамжаа агаар ингэж ялгаж байгаа нь бол энэ шүнгийн данцууд үзүүлж байгаа зүйл нь бол энэ одоо дээрх шүнгийн үзүүлж байгаа зүйл одоо хэмжээ нь бол эрх эцэст нь бол энэ юм аа гэж. Энэ юм аа. За жүгдүм томноо за энэ бол тэгэхээр жүгсүм монсон жүгсмийн ялгаа нь бол нэг нь зовлонгоосоо салаасай гэд байж байгаа тийм ээ. Ингээд биеэрээ бодиттой үйл ажиллагаанд ороогүй байгаагүй сэтгэлийг бол монсон гэж. А биеэрээ бодиттой үйл үйлдвэр хийгээд амтны тусыг хийгээд өглөг өгөөд одоо самади бясалгал хийгээд зондоо тэгээд төвчээрийг ингээд одоо гих мэтлэнгээр одоо тийм ээ парамедик одоо энэ үйл ажиллагааг ингээд хийгээ явж байгааг бол жүгдүм. Тэр бол энэ Лүжийн Жава ойсу Симбадан Масимба гэж хоёр байгаатай адилхан тэгчин сэмжтэд бол Жодуан нямланжийн Жаваагаар ойсу Симбадан Масимба гэж. Ойсу Симбадан Масимба эзлэгдсэн эзлэгдээгүй тийм биеийн үйл ажиллагаагаар ингэж ялгах юмаа гэж. За жүгдүм томноо гэж. За тэгвэл ийм ялгаатай юм болвол тийм ээ. Ийм ялгаатай. Тэгэхээр бодиттой үйл ажиллагаанд ороогүй байгаа үеийн сэтгэлийг тэгтээ амтны одоо өрөвдөж харилж байгаа ийм сэтгэл бол байх нь байна шүү дээ тийм ээ. Тэгтээ тэр үеийн сэтгэлээ нь бол монсон. За одоо жинхнээсээ үйл ажиллагаа хийгээд ингээд явж байгааг нь бол жүгсэн буюу орохгүй бодис тийм гэж хэлж байгаа юм байна гэж. За ингэж ялгаж байгаа юм. Тэгвэл одоо үүний дараагаар нөгөө үйл ажиллагаагаар одоо ингээд эзлэгдсэн энэ сэтгэл тийм ээ орохгүй бодис сэтгэл буюу жүгсэм. За жүгсэм авахар бол тэр жүгдэн буюу бодисодын одоо санварыг авч байгаа. Жүгсэм төрж байгаа тийм ээ. Ингээд жүгдэн буюу бодийн санварыг аваад туснаар бол нөгөө өмнөх ерөөхүй бодис сэтгэл байхгүй гэж бодож байгаа. Байхгүй болно гэж. Нэгэнт одоо үйл ажиллагаанд орж байгаа юм чинь тэр нөгөө ерөөх тэр бодис сэтгэл бол байхгүй гэж ингэж бас үзэх ийм үзэл байх. Тэгэхээр энэ бол буруу юм аа гэж. Жүгдүм томна онсон мэба мэрэгдээ гэж. Онсон байхгүй гэж байгаа нь бол буруу юм аа. За тэгчин сэмжид шир жаваад жодоо нэмлэнжийн жаваа онцлын бадам. Тэгэхээр энэ жодоо нэмлэнжийн жаваа гэдэг нь энэ гарчин дүгийн жодоо нэмлэнжийн жаваа шүү дээ тийм ээ. 6 барамидын одоо явдал. 6 барамид. Тэрийг хэлж байна. Тэрийг бас. Тэгээд түүний дараагаар бол жүгдүм одоо оллоо гэд монсон бол байхгүй болно гэдэг нь бол буруу юм аа. Тэр бол зохихгүй байна. Таахгүй. Жүгдүм сүмийн Жесун Янс гэж. Бодийн санварыг одоо авч цахиж байгаагийн дараа нь ч гэсэн жодволоо ловола оюун жүгцэл nii өйч гэж. Оюун жүгцэл nii өй. Одоо энэ өнөөдөр энэ хүрээс энэс хойшоо бас нэг хэсэг юм ярих. Тагнаа багт. Тэгэхээр дараагийн тэр жүгдүм томноо юм бэ. Тэг тэр онсон мэба мэрэгдээ гэж бодлоод энийг хэсэг бол хичээл. За тэгэхээр өнөөдөр бол бид нар хамгийн гол одоо болсон бодис сэтгэл төрхийн уг шалтгаан уг гэдэг нь бол ринвинжүү нээвинжин ойрын шалтгаан жүүжин гэдэг нь бол хэдийгээр нэг утгатай ч гэсэн бол үзүүлж байгаа зүйл нь бол хоёр өөр санаа гэдэг байна шүү дээ. За тэгээд бодис сэтгэлийн мөн чанар түүний дотор ялгал дотор бол овон гоноо, ганцамжийн гоноо, гойчжийн гоноо, эдэг чөдөмжийн гоноо гэсэн ийм олон янзын ялгал бол тийм ээ. За тэгээ өнөө энэ хөтлөлт дараагийн хичээл дээрээс жүгдүм томноо монсон мэба мэрэгдээ. За